Хойсонбор аймагт нийт одоо 7100 орчим одоо өсвөр насны хүүхдүүд байна. Өрчин сэргийлэх үзлэг хийж судалгаа гаргасан. За судалгаагаар бол одоо нийт хүүхдүүдийн 66% нь одоо энэ шүдний ямар нэгэн өвчлөлттэй байна гэсэн ийм дүгнэлт гарсан. Үүн дээр бид нар бас дүгнэлт хийж аймаг сумын удирдлагууд одоо бас энэ хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч өнөөдрийн хүлээлгэж өгч байгаа тоног төхөөрөмжийг авч эхний ээлжинд одоо ямарчсан хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг нэмжлэх юм бүрэн тоног төхөөрөмжтэй болж байна. Цаашдаа бид нар одоо бас хүүхдүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг олон дахин давтамжтайгаар хийж үүний гарсан үр дүнгийн дагуу дараагийн тоног төхөөрөмжүүдийг гадна дотны төсөл хөтөлбөрийн дагуу оруулж ирж аймаг нутгийн иргэдэд үйлчлэх ийм зорилттой ажиллаж байгаа. За аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөртөж байгаа Монгол Улсын засгийн газрын бодлого зорилт шийдвэртэж байгаа эрүүл Монгол хүнийг бид нар бий болгох ёстой. Үүний тулд бид нар хаж чадны одоо байгууллагаас авахгүй болоод шат чадны төрийн дээд удирдлага байгуулах хүртэл бид нар анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Аймгийн эрүүл мэндийн салбарт одоо бас нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдaltaй байгаа боловч бид нар энэ дээр анхаарч Хойсонбор аймагт одоо нарийн мэргэжлийн инженерийг доктор сургалтад ажиллах тал дээр нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг бас бид нар шийдэж байгаа. Жишээ нь одоо орон сууцны асуудлыг одоо түрээсээ орон сууцнд оруулах. Бұл бол одоо түрээсийн зардлыг бид нар үнэн шийдвэрлэх. За босод одоо тэднэрт тулгамдж байгаа асуудлыг бид нар шийдээд явж байгаа. Цаашдаа энэ асуудлыг шийдснээр Хойсонбор аймгийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудал бүрэн шийдэгдэнэ гэж бодож байна. За өнөөдөр Сумбар сумын 2024 оны орон нутгийн хөгжлийн ангийн хөрөнгөөр өрхийн эмнэлэгт ээж бүрийн шүдний лабораторийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх хүлээлцэх ажил хийгдээд дуслаа. Тэгэхээр энэ Сумбар сумын хэмжээд нийтдээ нэг 5200 хүүхэд байгаа. Тэгэхээр энэ жилийн тавьж байгаа бидний зорилт бол 15-аас 20% нь өвчлөлийг бууруулах ийм зорилтыг тавь ажиллаж байгаа. Ингээд жил болгон тоног төхөөрөмжийн өртөө шинжилгээ ажлыг хийгээд эрчимтэйгээр энэ шүдний өвчлөлийг бууруулахын ажлыг ингээд төлөвлөгөө тусгаад явж байгаамаа. Мэдээж энэ тоног төхөөрөмжөөр Сумбар сумын одоо иргэд хүүхдүүд голчлон одоо хүүхдүүд дээр л анхаарч байгаа. Хүүхдүүд эрүүл мэндийн даатгалаар үнэлэх бүргүй одоо шүдээ онцлуулах, эмчлүүлэхийн үйл ажиллагаа зохион байгуулах юм. За мөн одоо эмчийн асуудлын нийгмийн асуудалтай бүрэн одоо шийдвэрлэж энэ арга хэмжээг зохион байгуулж явуулж байгаа. Тухайлх юм бол Сумбар сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын байрыг засварласан. За үүн дотроо энэ шүдний эмчийн байрыг засварлаж одоо нийгмийн асуудлыг шийдвэрлээд одоо Улаанбаатар хотоос эмчин нэрсэн байна. Тоног төхөөрөмж нэрсэн. Ингээд нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ Хойсонбор аймгийн хүүхдүүдийг шүдний өвчлөлийг бууруулахад одоо том ажлыг зохион байгуулсан гэж үзэж байгаа. Таасан минь намайг Бүрсрэнгийн 92 гэдэг 2021 онд Тэтгэв их сургуулийг нүүр амны ихэмж мэргэжлэр төгссөн. Одоо ингээд 24 оны 4 сараас эхлээд Хойсонбор аймгийн өрхийн эмнэлгийн шүдний кабинетт ажиллахаар ирсэн байгаа. Тэгээд одоо энэ Хойсонбор аймагт ирээд ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, орон байраар хангаж, ажлын байраар хангаж байгаа аймгийн удирдлагууд болон өрхийн эмнэлгийн даргатаа баярлж талархснаа илэрхийлье.